За яг сургалтын чиглэлээр дагнж ажиллаад 7хон хонжихад ямар амар зүйлүүд мэдрэгдэж байна. Ямар амар хандлтууд ирж байна. Ямар амар мессежүүд, ямар амар комментүүд, ямар амар тийм гаднаас ирж байгаа тийм нэг хандлагууд ямар амар байна. Зүгээр л ингээд өөрийнхөө мөрөөдлийн дагуу хийх хүсэж байгаа зүйлээ ингээд шийдээд тэрэн лугаа шулуун ингээд зориглоод оронгууд хүмүүсийн өдөөс хандж байгаа хандлага, няцааж байгаа байдлууд тиймэрхүү зүйлүүд бүр дөнгөж эхэлж байгаа надад бол жоохон эвгүй орж ирж байна. Тэгээ хүмүүс яг ямар хандлагаар хандж байна вэ гэхээр сургалт гингүүд л ерөөсөө скам тэ сургалт зарж мөнгө олдог гэд тийм хандлагуудыг хүмүүс авчиж. Тэгээ бусад ингээ контент хийдэг хүмүүс инфлюенсерүүд ингээ хэлдэг тэ сургалт бол bullshit. За тэнгуүтлээ мөнгө төлж сургалт авч яадгийн. Тэнгуүтлээ хэрвээ чи мөнгө олмоор байгаа бол сургалт заар гэл. Сургалт тийм амархан зүйл юм уу тэ? Хүн болгоны чадчихдаг зүйл юм уу? Хүн болгон те ямар нэгэн мэдлэг, ямар нэгэн ур чадварыг хүнд ингэж ойлгуулж, үр ашиг болон яаж бүтээх гэдэг аргуудын зааж өгөөд ойлгуулсныхаа дараа тэр хүнийг ямар нэгэн үйлдэл хийлгэх тэр сэдлийг төрүүлэх тийм амархан гэж үү? Би бол тэгж бодохгүй байна. Би 3 жил, одоо бараг 4 дахь жилдээ орж байна. Мэргэжлийн сургагч багш гэж хүн ямар байх ёстой юм? Заах арга барил гэж юу гэдгийг би мэргэжлийн хүмүүсээс нь, мастер тренерүүдээс нь суралцаад өөрийгөө хөгжүүлээд, сайжруулад ойлгоо явж байгаа. Сургалт гэдэг зүйлийн хамгийн хэцүү зүйл юу гэж? Чи ямар нэгэн агуулга, ямар нэгэн ур чадварыг хүнд хүргэх гэж ингэж хэллээ те. Агуулга санаагаа чи хүнд хэллээ. Хэллээгээд нөгөө хүн чинь сонссон гэсэн үг биш. Хамгийн хэцүү нь. Тэгэхээр би яах вэ? Заах арга барил те. Тэр хүнийг яг сонсогдуулах, тэр хүнийг яг тархиараа сонсох нөхцөлийг би тэр хүнд бэлдэж өгөх ёстой. Ямар нэг аргаар аналог storytelling тэр хүний болж байгаа одоо асуудал дээр нь холбогдох ч юм уу те. Ямар нэгэн байдлаар би хэлээд тэр хүнийг сонсогчлоо. Дараагийн асуудал гарч ирдэг. Сонслоо гэд тэр хүн ойлгосон гэсэн үг биш. Тэгэхээр яах вэ? Би ой тойнд нь буутлна, олон талаас нь ингүүл юм байдیں۔ Сайн тал нь юм байдیں۔ Сөрөг тал нь энэ байдیں۔ Энэ зүйл яагаад бий болдгийг? Энийг бид нар яагаад хийх ёстой юм? Ямар учир шалтгаантай? Энийг хийчихвэл бид нар яаж өөрчлөгдөх юм? Тэгээ тэрийг яаж хийх юм гэдэг зүйлүүдийг нэг бүрчлэн ойлголтол нь тайлбарлах хэрэг бас гарна. Дахиад ур чадвар шаарддаг. За тэрний дараа дахиад нэг чаленж байгаа. Тэр хүн ойлгосон байлаа гэд үйлдэл хийнэ гэсэн үг бас биш. Ойлгоол өнгөрдөг. Нэрээ тийм биш үгээ бодоод өнгөрдөг тохиолдлууд асар их байдаг. Энэ бол багш хүний зовлон. Эднэрийг яаж давамтуулж нөгөө хүндээ яаж бүрэн ойлголт өгч тэр хүнийг өөрчлөгдөхөд нь туслаж үйлдэл хийхэд нь сэтэл өгөх вэ гэдэг хамгийн том асуудал байдаг. Уул нь тийм байдгийн. Гэтэл хүмүүс сургалт гэдэг зүйлийг скам, сургалт гэдэг зүйл бол үн цэнэгүй, сургалт гэдэг зүйл хэрэггүй гэдэг байдлаар ханддаг болцсон байна. Энэ хандлага бас үүсэж байгаа нөхцөл байдал бол ерөнхийдөө юм л дээ. Нөгөө нэг зарим нэг контент бүтээдэг хүмүүс, зарим нэг инфлюенсер хүмүүсийн хэлдэгтэй чи мөнгө олмоор байвал сургалт зар гэдэг зүйлийг сургалт заах ямар ч чадваргүй хүн сонсонгуутлаа хаанаас ямар хичээл олж зарах вэ гэдгээ хайж эхэлнэ тийм үү. Тэгээ тааралцсныг гадаад хичээлээсээ жоох юм ойлгонгуутлаа тэрийг орчуулад өөрөө боловсруулахгүй, өөрөө туршиж үзэхгүй, өөрөө үр дүнгийг мэдрэхгүйгээр шууд зүгээр л хүнд ингээд яг тийм PPT уншаад хүчдэг тий. Ямар ч бодит кейстэй холбож байгаа зүйл байхгүй, үр дүнгийг мэдэхгүй, олон талаас нь задлах, дүн шинжилгээ хийх тиймэрхүү зүйлүүд байхгүй. Тэгээд тэр сургалтаа маш хямд үнээр масс руу тараадаг. Тэгээд тэрийг маш олон хүн авдаг. Аваад үзээд bullshit гэдгийг мэддэг. Тэгээд ингээд нэг юм хандлага бас үүсэж байгаа. Нөхцөл байдал бол байгаа. Үнэн. Нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй нь олон хүнийг өөртөө дагуулж олон хүнд үгээ хэлж байгаа хүмүүс контент бүтээгчид инфлюенсерүүд те юуг дэмжих юуг дэмжихгүй юунд яаж хандах вэ гэдгээ бас мэдэх хэрэгтэй байна. Шууд ингээд сургалт гэдэг зүйлийг харангуутлаа сургалт наа гэд тиймэрхүү хандлагатай хандмааргүй байна. Яагаад тэгэхээр зүгээр л жишээ авчиж заяа контент бүтээж байгаа хүмүүс инфлюенсер гэж байгаа хүмүүсийн үзэгчдэд өгж байгаа үн цэн нь яг сургалт өгж байгаа хүмүүсийн үн цэнтэй харьцуулахад ямар вэ? Нэг асуулт. Хоёр дахь асуулт. Тэр хүмүүсийн үзэгчдэд туслах сэтгэл нь сургалт өгж байгаа хүмүүсийн туслах гэсэн сэтгэлтэй харьцуулахад ямар вэ? Энэний хариултыг бол хинч бодоод олчих байх тийм үү? Тэгэхээр тухайн хичээлийн агуулга, тухайн хичээл зааж байгаа өгж байгаа үн цэн ямар арга барилаар зааж ийн эндээс яг үр дүн гарах уу үгүй юу гэдгийг юу ч мэдэхгүй бэжэж шууд тэгэж шалгаж үзээгүй бэжэж шүүмжлэх нь арай л бас боломгүй зүйл байгаа даа.
Би ягийн цахим сургалт гэдэг энэ салбар руу албан ёсоор орж ирээд 7 хоног тий удаагүй. Тэгтээ би энэ салбараа хамгаалмаар байна. Энэ салбарынхаа нэр хүндийг өсгмөр байна. Би энэ салбарынхаа үн цэнийг ингэж унгаалгамааргүй байна. Би энэний төлөө тэмцмээр байна. Яг нь миний сургалт хямдхан $1 үнэтэй. Гэхдээ $1 үнэтэй гэдэг тэр нэг одоо шашгоноос болж тий мяа хичээл, жоохон хичээл, хүнд нэг хэрэггүй, хаанаас ч олчих боломжтой мэдлэг гэж андуурах ерөөсөө хэрэггүй. За би өөрийгөө ингэж тайлбарлах нь яах вэ? Тэ. Өөрөө ингэж минийх юм шүү, тийм шүү гэж олон толгой юм яриад яах вэ? Зүгээр та нарт би нэг хүний яриаг сонсгоё. Сая хийж чадж байгаа хүн заачаа нэстэр юм да. YouTube-ийг үзсэн яг юм мэдж байгаа өөр тэ спонсор дээр аваад юм аваад мөнгө олоод үзсэн хүн нэс яг үндэ зөвлөгөө авах нь бол зөвл ах. Би бол тэгж бодож байна. Тэр нөгөө амжилт янз бүрийн бүр стримерийн сургалт мургалт зарж мараад байгаа. Тэр станаас хамаагүй тэр гэж бодож юм би бол. It's only $1. За юм байна. Тэгэхээр эндээс бид нар юг ойлгох вэ гэхээр сурах гэж байгаа хүмүүс, сургалт авах гэж байгаа хүмүүс маань өөрсдөө хинээс ямар сургалт авах вэ гэдгээ бас сонгож чаддаг байх хэрэгтэй байна. Яг бодит нотлогоо байхгүй, өөрөө чадаагүй зүйлээ хүмүүс зааж гэнэ үү? Эсвэл өөрөө чадсан зүйлээ хүмүүс зааж гэнэ үү гэдгийг ялгаж харах хэрэгтэй байна. Бодит нотлохоог нь, бодит үр дүнг нь, тэр хүн дээр гарсан өөрийнх нь өөрчлөлтийг. Тэгэхгүй тэгээд хин гэдэг хүний хичээл гэдэг нь ч мэдэгдэхгүй зүгээр ингээ PDF-ээр эсвэл нэг юм ямар ч хамаагүй Telegram group руу ороод нэг хідэн screen record те өөрийнх нь царай зүсч байхгүй ямар ч тэр хичээл үзэж байгаа хүнтэй eye contact байхгүй тийм амин сүнслэг юм мэдрэмжэн дээр суурилсан мэдлэг солилцох тийм зүйл байхгүй зүгээр нэг тийм хичээл үзээд тэндээсээ ямар ч юм сурахгүй болонгуутлаа сургалт бол bullshit юм байна scam юм байна энэ сургалт зардаг хүмүүс бүгдээрээ луурчд гэдэг хандлага гаргамааргүй байна хинээс юунаас юу сурах гэж байгаагаа маш сайн мэддэг байх хэрэгтэй байна гэдгийг л би захиж үлдээмээр байна. CTS хэлж байгаа сте. Яг өөрөө хийгээд үдцсэн хүнээс энэ сургалтыг авахд бол ямар ч асуудалгүй. Би бол бараг энэ нь зөв гэж бодож ин гэдгийг бол хангалттай хэлж байна. Ямар ч хүн уул ингэж бодмоор байтал тэгж бодохгүйгээр хямдхан эсвэл үнгүй юу гэдгийг тэр болгоныг ингэж хайж явдаг. Тэгээд тэндээсээ өөрөө дараа нь сургалт гэдэг зүйл ямар ч хинт чирэггүй юм байна гэдэг хандлага бити аваасаа, бити ойлголт юм аваасаа гэж хүсмээр байна. Тэгээд дээрэс нь бусдынхаа хийж байгаа чадж байгаа бусдад өгье гэсэн туслая гэсэн сэтгэл гаргаж хийсэн бүтээлийг нь бити тэгж муухагаар хэлж бай гэж би бүр хүсмээр байна. Кино задлангийн Эрдэнэтбатар, Түшиг энэ хоёрын гаргасан ном. Яагаад энэ хоёр хүн ном гаргаж болохгүй? Яагаад энэ хоёр хүн өөрсдийнхөө туулсан туршлагаасаа дөрөөлөд эсвэл сурсан мэдсэн судалсан зүйлээсээ дөрөөлөд ном гаргаж болохгүй. Номынх нь хідэн хуудсыг ч эргүүлж үзээгүй байжж тэ энэ хоёр ном гаргаад тахта яа гэдэг хүмүүсийг би ерөөсөө ойлгохгүй. Лавл чамаас илүү мэдлэгтэй, чамаас илүү хичээл зүтгэлтэй хөдөлмөрч байгаад тэр нь ямар нэгэн зүйлд хүрэгцэн чамаас илүү амжилттай л байгаа л хүмүүс байлгүй дээ тий. Тэгэхээр миний хэлэх хамгийн гол зүйл юу вэ гэхээр зарим нэг хүмүүс, энгийн хүмүүс, зарим нэг контент бүтээгчид, зарим нэг инфлюенсерүүд хэн нэгний бусдад туслах гэсэн сэтгэл рүү тэр заваам юмаа битгий цацаж бузартуулж бай. Хэн нэгнийг өөрийнхөө ямар ч дүгнэлт болон баримтгүй бодлоороо суралцах хүслийн боомлж эргэлзэх байдалд битгий хүргэж бай. Баярлалаа. Бас CTS-тэй баярлалаа. Ойлгож аваад баярлалаа.